Хей, зөө цан залуусаа толгой бин толгой байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээр болохоор сүүлийн үед их яригадаад байгаа Curry 8 энэ талаар ярихаар шийдлээ. За энэхүү видео нь болохоор Curry 8-ийн ерөнхий танилцуулга болон миний сэтгэлээс бүрдсэн байгаа. Curry 8 баг өчигдөр гарсан болохоор тест ерөнхий үнэлгээ өгсөн бичлэгүүд бол нийтлэлүүд нь ороогүй болохоор энэ удаад өнгөрөхөөр шийдлээ. За ингэ бичлэгээ эхлүүлцгээе. NBA-ийн 3 удаагийн аварга 2 удаагийн MVP Stephen Curry 2013 оноос хойш Under Armour брэндтэй хамтран ажиллаж 7 цуврал пүүз гаргасан бол энэ удаа Curry брэндийг байгуулан Curry брэндийн анхны Curry-гийн 8 дахь пүүзийг худалдаанд гаргахаар болжээ. За энэхүү пүүз нь 12 дугаар сарын 11-нд $160 худалдаанд гарахны өчигдөр худалдаанд гарсан гэсэн үг. За энэхүү пүүзэнд Under Armour компани Under Armour Flow зөөлөвчийн технологиг ашигласан нь их анхаарал татж байна. Энэхүү зөөлөвчийн технологи нь шууд гадаргуутай контакт үүсгдэг офтсол ашиглахгүй гэдгээрээ өөрмөцсөн байна. UA Flow болон Curry 8-ыг бүтээхдээ Under Armour компани 13 үе шаттай wear testing буюу өмссөн туршилт, 10 үе шаттай биомеханикийн туршилт, 35 коллеж болон ахлах сургуулийн 100 гаруй тамирчин дээр 1500 цаг гарам туршилтыг гаргаж авсан байна. За энэхүү Flow зөөлөвчийг Howard зөөлөвчийг гаргаж авсан баг 3 жилийн хугацаанд зарцуулан гаргаж авчээ. За энэ хэсгээс хойш болохоор одоо над төрсэн анхны сэтгэл хөө. За анх харахад бол ер нь гүйлтийн эсвэл lifestyle sneaker шиг харагдсан. За Curry-гийн өмнө гаргаж байсан sneaker-үүд нь болохоор mid top шагаа хэсгээрээ илүү өндөр байдаг гэсэн бол Curry 7-оос эхлээд low top-ыг ерөнхийдөө ашиглаж эхэлсэн байгаа. За Curry 8-ыг Curry-гийн брендийн анхны sneaker болохоор илүү шинэ өнгө төрхтэй гаргахаар шийдсэн. Энэхүү sneaker-ээс нь харагдаж байна л да. Тэгээ эхлээд уулны талаас ярихад бол off-sole ашиглахгүй гэдэг нь бас нэг гайхмаар зүйл байлаа. За энэхүү Flow технологи нь off-sole ашиглахгүй болж гисэн илэгдэл их гарч магадгүй гэж бодож байна. Гэхдээ энэхүү пүүз нь болохоор цэвэр заалтны пүүз гэдгийг мэдэх хэрэгтэй баг. Яагаад тэгэхээр off-sole ашиглахгүй байна гэдэг бол гадаа өмсөхөд бараг тохиромжгүй гэж хэлж болох юм уу. За дээдсхүүд болохоор нэхмэл материал ашиглан хийсэн сагсан өмгийн пүүзнүүд бараг харагддаггүй тохиолдол гэж хийж болно. Дээдсхийг нэхвэл материалаар хийснээр хөлийн локдаун буюу хөлийг барих мөн хоёр хажуугийн хөдөлгөөн сайн болж чадаагүй гэж харагдаж байгаа ч хажуу талаар оруулсан хатуу хэсэг нь хөлийн хоёр хажуугийн хөдөлгөөнийг багасгах зорилгоор оруулсан болов гэж таамаглаж байна. Мөн өсгийн хэсэгт байрлах хатуу хэсэг нь өсгийний одоо хамгаалалт спорт болж орсон баха. Пүүзийг хөнгөн болгохын тулд илүү дуу хүнд материал спортинг баг оруулсан болтой. За пүүз өчигдөр гарсан болохоор wear testing буюу review нийтлэлүүд ерөөдөө баг орж лээ. Гэхдээ энэ тийм сайн review-ууд ороогүй л одоогийн байдлаар. За Curry 8 болон Curry брендийн амжилт болохоор энэ жилийн Stephen Curry-тэй шууд хамааралтай гэж бодож байна. Өнгөрсөн 2 жил Curry бэртлийн улмаас олигтой тоглож чадаагүй учраас sneaker-ийн борлуулалт унсан байгаа. За энэ бол Stephen Curry сайн тоглох юм бол Curry брэнд болон Curry 8-ийн борлуулалтанд маш том нөлөө болох байхаа гэж юу үзэж байна. За ерөнхийдөө өнөөдрийн бичлэгийг нүрээ дуусч байна. Таалагдсан бол subscribe, like хийх хүсье. За баяртай цаа.